Сайн уу манайхаа мөнхлөнөөс суугта тавтай морил та бүхэндээ сайран гэж киногоо ярьж өгөхөд луунаад бэлэн болсон байна. Киногоо удаагаагүй гэж найдаж байна. Ингээд парт өргөлөөгөө орохоос өмнө лайк болон сабскрайбаа дарсан бол кинонд орцгоё. Кино маань осол болсны дараа үүсэг мөрдөгч эмлэг тухаангүй байжгаад сэргэн тэрээр юу харснаа бодон тэнд соолог явж байсныг гинэд санана. Харин соолоо машиндаа байж байх үед эмэгтэй мөрдөгч яаж яваад чи тэнд очив? Энд бас дахиад тохиолдлоо. Өөрийгөө гин зэмгүй гэдгээ батлахыг хүсэж байна уу гэхэд соолоо. Үнэхээр тэнд явж таарсан. Энэ миний машины хар хайрцаг гэд. Өөрийнхөө машины хар хайрцагны меморийг түүнд өгдөг. Зурагчин залууг цайдагийн газарт байхад цайдагийн алхах дээр эрэхтэй мөрдөгч ирснэ. Юн Сэнжиг нас ордог өдөр энэ залуу дүүтэйгээ хамт хоолнд орсон байна. Дүүн тэрийг бүгднийг батллаа. Тэгэхээр энэ хэрэгт ямар ч хамааралгүй бололтой. Уусаг мөрдөгчийг осолд ороход хүртэл энэ залуу цайдагийн газар байсан болохоор ямар ч хамааралгүй юм шиг байна ахалгаа. Тэгэхээр судлах хэрэгтэй юу л гин. Уусаг мөрдөгч машины ослоор амьд гарсан ч хамт явж байсан сайн дурын ахлах харамсалтай нухаангүй комент хэвтэж байдаг. Түүнийг харчаад гарч явж байхад эмэгтэй мөрдөгч түүн дээр ирснэ. Та хоёрыг тэнд осолд орж байхад яхлаараа хаан солоо ирж авардаг юм. Үнэхээр бүх зүйл с ижигтэй байна. Чи одоо болол тэр эмэгтэйд итгээд байгаа хэрэг үү? Энэ бүхний цаана тэр эмэгтэй байгаа гэж надад санагдаж байна гэхэд үүсэг мөрдөгч тийм ч байж болно. Гэхдээ бүх зүйл хан соолог буруутай юм шиг харагдуулаад байгаа үсттэй. Энэ бүгдийг сайн шалга. Тэр бэг жуммом гих захирлын талаар мэдээдэх. Тэр л энэ бүхний цаана байгаа. Миний мөрдлөгт чи эргэлзээд байгаа хэрэг үү гин. Хан Соло уусаг мөрдөгчтэй уулзан би энэ хэрэгт ямар ч хамааралгүй бэг жуммом захирлын надад хариуцуулж өгсөн сэрийн өнчин хүүхэд гэсэн тэр зураг надад с ижигтэй санагдаад хамгийн анхны нас орсон найз залуугийнхаа сайн дурын албан дээр очиж уулзсан харин тэр эмэгтэй ахалах нь өнөөдөр орой ирнэ гэдгийг сонсоод шууд лонгосны буудлын руу явж байсан. Харин тэр үед чи зөрөөд араас чинь нэг хар машин явж исэн. Надад с ижигтэй санагдаад шууд л эргээд араас чинь очсон боловч айл хизээний чи осолд орчихсон. Тэгээд л би төргөн тусламж болон цагдаа дуудан чамайг аварсан гин. Үүнийг сонссон үүсэг мөрдөгч чи намайг аварсан бахнэ. Гэхдээ энийг хийсэн хүн цаад зоригтой. Намайг биш харин сайн дурын ахлахын амийг л хамгах гэж байсан бах. Тэгэхээр бид нар илүү сэрэмжтэй байх хэрэгтэй гин. Үүсэг мөрдөгч нөгөө сайн дурын ахалахыг өөрийнхөө туслахаараа хариуцуулахаар болсон. Туслах нь баярлаа анхны даалгавраа би амжилттай хийх болно гэд эмлэгт сууж ин. Харин эрэгтэй мөрдөгч болон эмэгтэй мөрдөгч хоёр нөгөө хар хайрцагны бичлэгийг үзэн араас нь дагаж байсан хар машины номер болон зургийг олоод авна. Бичлэгийг үргэлжлүүлж үзснээр Хан Солог үнэхээр л үүсэг мөрдөгчийг аврах гэж байсан гэдгийг олж харна. Хан Сологийн сүүлийн дуудлага худалдаан дээр худалдаалагдсан зурагнууд хүргэгдэх замдаа осолдон шатаж хамаг зурагнууд нь шатчихсан. Тэгээд зураг байхгүй. Үүнийг нь ер нь бол галерейн босс эзэгтэй болон худалдаж авсан эрэгтэй хоёр хамтарч хийсэн байх магадaltaй гэж Соло бодож байдаг. Үүсэг мөрдөгч эмэгтэй мөрдөгч хоёр нөгөө машины номероор нь замын камеруудыг шалгасаар байгаад хамгийн сүүлд хаана очсныг нь олж мэднэ. Мөн замын камерт нөгөө залуугийн царай нь харагдах ба үүсэг мөрдөгч тиймээ харсан залуу байна. Агуулга дотор байсан хүн байна гин. Солог ажил дээрээ байх үед нэгэн цэцэг хүргэлтээр ирнэ. Хинээс билээ гэсэн нэр нь тодорхойгүй байдаг. Харин Happy Birthday гэсэн хайрцаг байх ба дурсамжаа эргэн санахад хамгийн анхны найз залуу нь тэрхүү цэцгийг Солод үргэлж бэлгэлдэг байсан байдаг. Үүнийг харсан Сологийн царай нэлээн эвгүй болон хайрцгийг нээхэд дотор нь утас дэлгэцэн дээр нь хамгийн анхны найз залуутайгаа авахулж байсан зураг нь сандраад гараад явхад нь ажилтан эмэгтэй нь яа уусаг мөрдөгч үнэхээр романтик юм а энэ цэцэг чинь ямар утгатай гэж мөнхийн хайрыг бэлгэцэн байдгийг гээд л ярьцгаана. Соло ганцаархнаа нэг өрөөнд дотор нөгөө уцыг ухаж байгаа дотор нэг бичлэг анхны найз залуу нь миний үхэл бол чамаас болсон хэрвээ би энэ үхэх юм бол би чамаас болж өгсөн гэж бодоорой гин харин өмнөх дурсамжаас өхөн нөгөө залуу Солод гэрлэх санал тавихад Соло уучлаарай би чамтай сууж чадахгүй надад ажил маань чухлаа гэж хэлж байсан байдаг. Үүнээс болоод нөгөө залуу нэлээд урлан чамд би биш харин мөнгө л хэрэгтэй юм байна тийм үү гэд сэр явчихсан. Харин сэрд очиод зүгээр байж чадахгүй Соло руу залгаснаа. Хэрвээ чи над дээр ирэхгүй бол би өглөө шүү гэхтэн Соло би ажил ихтэй байна. Бидгийн над руу залгаатай хүсээд байвал үхээ гэд уцаа тасалсан байдаг. Үзэгдэл солигдож Сологийн анхны найз залуу болох Эс угуугийн оршуулган дээр бэг жуммом захирал ирээд нөгөө цэцгийг өргөж байдаг. Эмэгтэй мөрдөгч үүсэг мөрдөгч хоёр нөгөө залуугийн маршрутыг мэдчихсэн болохоор машиныг хамтдаа хайхаар болно. Харин машиныг хамгийн сүүлд машины хогон цэгэн дотроос олох ба доторхыг ухаж байгаад нэгэн бичиг олдог.
Соло гэртээ ирчихсэн нөгөө цэцгээ хараад нэг зүйл бодно. Харин бичиг нь нэлээн эвгүй. Солгоо гараараа бичсэн бичиг байх ба биг жумбом захирал солгоо гэдгийг санан тэр хүн арай биш байгаадаа гэж сэргэж байх үед хонхон дуурна. Гадаа гараад харсан үүсэг мөрдөгч цэцэг болон бело барьчихсан өнөөдөр чиний төрсөн өдөр мөн мэддэ. Чи бит хоёрын нууц ажиллагаа дуусаагүй байгаа гэд тэр хоёрыг ярьж байхад хэн нэгэн ажиглаж байдаг. Соло тиймээ гэд түүнийг тэрэн гэрлүгээ оруулна. Соло үүсэг мөрдөгчд өнөөдөр хүлээж авсан цэцэг болон бэлгээ харуулаад зүүн гартай хүн бичсэн бололтой. Гэхдээ биг жумом захирал бичсэн гэж бодож гинөө. Яахлаараа тэр хүн ийм их юм мэдэж байдаг байна. Цууху бит хоёрын талаарх дэндүү их зүйлийг мэдээд байгаа юм шиг санагдаад байна гин. Харин үүсэг мөрдөгч түүнд нэг саас өгөх ба түүнийг нь харсан Соло гинт уурлан уурч хаяад би чамайг ашиглах юм шиг санагдахгүй байна уу? Энийг чинь хүлээн зөвшөөрөхгүй. Намайг ямар байдалд оруулах гээд байгаа юм бэ гэд уурлана. Харин uusaag мөрдөгч ингэж байж л хаан Солог зовоогоод байгаа залуучуудын алаад байгаа хүнийг шууд л олох боломжтой штэ гин. Тэр хоёр хэсэг ярилцаж байгаад овоо тайвширсан бололтой үүсэг мөрдөгч өөрийнхөө талаар ярьж эхлэн тэрээр эмгтэй дүүгээ хамгааж чадаагүй анх цагдаа болоход дүү маань эсэргүүцэж байсан та байнга л бэртэх юм а би эсвэл совлогч болдог юм уу гээл үнэхээр хөөрхөн би ажил гэмт хэрэгтнүүдийг барих хэрэгтэй гэж явсаар байгаад дүүдээ жоохон ч гэсэн анхаарал хандуулаагүй хэрвээ би жоохон л анхаарсан бол миний дүү одоо ч гэсэн миний хажууд байх байсан би гэр бүлээж хамгаалж чадаагүй хүн штэ гэж ярина. Үүнийг сонсон Соло чи бит хоёр яг адилхан юм байна. Хоёулаа хайртай хүмүүсүүдээ алдсан гэд түүний бэрцэн мөрөн дээр нь хүүтэн жин тавиад байж байдаг. Энэ үед би бин рүүгээ татагдсан бололтой тэр хоёр үнсэлцэн харин үүсэг мөрдөгчийн утсан дуурах ба аваад ярьсан туслах нь харин нөгөө сайн дурын ахлах ухаан орчихлоо. Юу хийх вэ гэсэн үүсэг мөрдөгч би чамд нэг заавар өгье гэд Уцаа таслаад өрөөлөгөө орон хаан соолоод бүх учрыг тайлбарлаад би одоо явах хэрэгтэй. Чи хэрэггүй чамай цагдаа нар сэжгэлж байгаа учраас гэртээ байсан дээрээ гин түүнийг гарсны дараа тагтан дээрээ соолоо харж байснаа шууд л хин нэгэн рүү залгана. Эмлэгт нэгэн эмч нэгэн өрөөлөө орон унтаж байсан өвчтний дусал руу тариа хийгээд гараад явна. Харин үүсэг мөрдөгч сандарсан хүн эмнэлэг рүү орж байгаад нэг танил цараа харсан бололтой эргэж хараад нөгөө хүний хониос гүн Харин нөгөө хүнээ машины зогсоол дээрээс олоод тэр хоёр нилээн зодолдож ноцтолтно. Үүсэг мөрдөгч өмнөх бэртлээсээ болоод яах ч аргагүй тэр хүнд ялагдаад унчина. Харин нөгөө хүн нь тэр завшааныг ашиглан зүхтаагаа дамжина. Үүсэг мөрдөгч эмнэлэг рүү орж ирэн хэвтэж байсан өвчтнийг толгороо зохиод харсан. Нөгөөх нь түүний туслах байж идэг. Харин яг гэмт хэрэгтнийг үйлдэл дээр нь барихын тулд бичлэг хийгээд орхичихсон. Яа энэ муу ямар зөвүүн байна. Над руу тариа тарьсан байна штэ гэд туслах нь ойрлно. Үүсэг мөрдөгч юун халаад билээ тийм юм байгаагүй дээ гэд тэр хоёр хогийн савнаас өмсөж байсан халаадыг олон дотроос нь тарьсан тариаг нь хүртэл олоод авчихдаг. Аюулгүй үлдсэн сайн дурын ахлах дээр үүсэг мөрдөгч очин биг жумбом захирлын зургуудыг харуулan энэ хүнийг таних уу гэхэд тийм ээ манай сайн дурын ажилтан байсан. Бид хамтдаа сэрд байсан. Тэр ээс ухуутай үнэхээр дотн бараг л ах дүүнэр шиг байсан. Тэд хамтдаа осолд ороод харин ээс ухуу нас орч тэр амьд үлдсэн. Тэр яагаад намайг ална гэж алах учир байхгүй штэ. Тэр үнэхээр сайн найрсаг нөхөрсөг нэгэн байсан гэж тайлбарлана. Иесухо болон биг жумбом хоёрын хамтдаа авахулсан зургийг биг жумбом захирал барай суужсан шатаагаад байж гин. Иесухогийн шарил дээр Соло ирчихсэн хараа зогсож байна. Харин үүсэг мөрдөгч түүний араас ирэн тэд хоёр ярилцсан. Соло өчтөр ирсэн мэлэгтэй хамт энэ утас ирсэн. Би чамд үзүүлэхээс санаа зовоод байсан. Гэхдээ чи үдсэн дээр байхаа. Би Иесухотой үргэлдэг байсан. Тэр надаас салахын тулд байнга намайг сүрдүүлнэ. Хэрвээ салхал юм бол тэр өвчгөн шүү. Өвчгөн шүү гэж намайг байнга сүрдүүлдэг байсан. Энэ бүхнээс нь би маш их залхан хамгийн сүүлд түүнтэй ярихдаа тэг үх гэд хэлчихсэн. Үнэхээр аимшигтай байна уу гин. Цагдаа нар үүсэг мөрдөгчийн амь насанд халдах гэж оролцсон нөгөө залууг ДНХ-гээр нь ямар хүн бэ гэдгийг олж бэлрүүлэн шууд л тэр хүнийг эрен сурвалжилж эхэлнэ. Үүсэг мөрдөгч хакерчин дүүтэйгээ хамт биг жумбом захирлын яг компанийн гадаа ирчихсэн камераар хараа сууж идэг. Харин Соло нөгөө камерын зүгэндээ нууцаар суулгачихсан. Биг жумбом захиралтай уулзгаад орно. Харин түүнийг хүлээж байгаарай гэд нарийн бичгэн өрөөнд нь суулгах биг жумбом захирал Хяналтын камерын өрөөлөө яваад орчихсон компани руу орж гарсан бүх машинуудын бүртгэлүүдийг устгуулж байдаг. Үүнийг нь хакерчин дүн энэ үнэхээр санаатай залуу юм а. Бүгдийг нь устгуулж байна. Ахаа би яаж хийж байгааг олох болно гэн. Биг жумбом захирал өрөөлөгөө орж ирээд уучлаараа удаачлаа гэхэд Соло зүгээрдээ удахгүй манай хүлээн авалт болно. Та ирээрээ гэд урилгаа өгнө. Соло танаас асуух зүйл байна. Та яагаад өөрийнхөө хайртай сэрд хүнчин хүүхэд гих зурга надад хариуцуулж өгсөн юм бэ гэхэд биг жумбом захирал
Тэр зурган дээр байгаа хүүхэд яг миний дотор байгаа хүнтэй яг адилхан юм шиг санагддаг. Би өөрийгөө яаж бүтээдэг гэж зүгээр л баг зөөдөг. Би багтай байж л хүмүүстэй харьцдаг гин. Энэ үед нь уусаа мөрдөгчийн хакерчин дүү нахаа таны хилээд байсан машиныг олцглоо гин. Харин нөгөө уусаа мөрдөгчийн машин дотроос олсон цаас бол Биг Жумбом захирлын компани руу орж гардаг. Машины бүртгэлийн цаас байсан байдаг. Нөгөө талд Хан Соло. Тийм үү? Одооноос тэгвэл та маска авбал ямар уу? Ийс сухуутай та найзууд байсан бэлээ. Ямар зорилгоор над руу ойрцсан гэхэд Биг Жумбом захирал түн рүү ойрцсноо. Ийс сухуу бол өвчгсөн. Харин та бит хоёр нэг тэнгэрийн доор байна. Энэ бол хайр. Би найзаагаа амьд байсан бол ийм зүйл бодохгүй байсан гэж хэлнэ. Үүнийг нь харсан үүсэг мөдөгч Хан Соло аюулд орлоо гэд машинаас гарч гүн. Харин гэнт барилгын аюулын дохиод дуурах ба энэ үед Биг Жумбом захирлын толгой нэргэж нилээн эвгүй болон өөрийнхөө нарийн бичиг рүү яг одоо энийгээ зогсоо гэж хэлснэ. Хан Солог дараа нь ярилцсан өрөөнөөс гар гин. Соло бужигнаан дунд компаниас гарах гад явж байх үед үүсэг мөрдөгч гарч ирэн түүнийг аюулгүй машиндаа суулгана. Биг Жумбом захирал компанийнхаа хяналтын камерыг шалгахад тэрхүү аваарын дуудлагыг үүсэг мөрдөгч дарсан мөн Хан Солог аваад явж байгаа зүр зургийг харна. Уусаг мөрдөгч Хан Соло хоёр тэрхүү алуурчныг явуулаад байгаа хүн нь Биг Жумбом захирал гэдгийг амжилттай олж мэднэ. Биг Жумбом захирал өөрийгөө удахгүй баригдаж магадгүй гэдгээ ойлгон шууд л нөгөө алуурчныгаа гадаадад байж бай гэж зааварлана. Хан Соло үнэхээр гайхна. Биг Жумбом захирал яагаад надаас өшөө авах ёстой гэж Ийс ухуугийн өшөөг надаас авна гэж юу? Тэр хүнд ямар ашигтай гэж гээл нилээн бодно. Уусаг мөрдөгч сайн дурын алх дээр очиод нөгөө алуурчны царайг харуулсан. Тийм ээ, энэ залуу сэрж далав хаадаг байсан. Яагаад намайг алах гэж оролцсон юм бол үнэхээр гайхаад байна гэдэл тэр хэдийн толгой нэргэн ямар учиртай гэдгийг ойлгохгүй байдаг. Мөрдөгчнөр ажиллаа хийж байх үед ахалгын ихнэр ирэн танад хоол авчирлаа гин тэдний мөрдөж байгаа хэргийг нь ахалгын ихнэр нилээн эвгүй сэжигтэй харж байгааг эмэгтэй мөрдөгч анзаараад авна. Урлагийн даатгалын газрын ажилтан иржгсэн та нар надад зөвлөгөө өгж болох уу гэн үүсэг мөрдөгч бичиг баримттай танилцсан ингэх боломжгүй. Маш үнэтэй урлагийн бүтээлүүдийг олон хүмүүстэй баг мөн энэ тэндгүй камер туршлагатай жолооч авч явдаг. Гэтэл энэ хэрэг дээр хорхон настай ганцхан жолооч ийм байх боломжгүй энэ с ิจ гтэй байна гэхэд харин тийм байгаас та намайг урлагийн мэрэгчлэн Хан Солотой уулзуулаад өгөөж сүүлийн үед та хоёр дотн байгаа гээздэг гэхэд үүсээ мөрдөгч хэн тэгж ийн гэсэн танай ахлах чинь хэлсэн юм а гэл ахлах руугаа харсан ахлах нь нээх хөрхөн нүрээ бууруулна. Үүсэг мөрдөгч нөгөө зургийн машины ослыг нэлээд судлахад яг дүүгийнх нь нас барсан хэрэгтэй үнэхээр адилхан байдаг. Үүнийг хараад энэ хоёр зүйл хоорондоо холбоотой байж магадгүй. Нэг хүн зохион байгуулсан байх магадлалтай байна гэж бодоод хакерчин дөрүүгөө залхан энийг илүү их судлаад хаа гин. Үзэгдэл солигдож галерейд тэгэн баян залуу ирэх ба лифтэнд орсон хамгийн дээдлийн 13 давхрыг дарчихсан байдаг. Соло лифтэнд орж ирээд үүнийг нь хараад үнэхээр их гайхна. Харин нөгөө залуу босс эцэгтэйгийн өрөөнд орж ирэхэд босс эцэгтэй чи яах гэж ирсэн? Би чамайг битгий ирээрэй гэж хэлсэн мэдтэй гэсэн нөгөөдг нь би компани 10% л авъя. Би чимээгүй хэсэг хугацаанд байсан. Одоо хангалттай гин. Уусаг мөрдөгч Хан Соло дээр очин энэхүү шатсан зургнууд үнэхээр с ิจ гтэй байна. Машиныхаа нослон хүртэл тун сонирхолтой. Миний дүүгийн үхэлтэй маш адилхан байна. Энийг нэг хүн хийгээд байх боломжтой юу гэхэд Хан Соло тийм ээ энэ бүгдийг эртнээс би судалж байгаа. Энэ бүхний ард манай босс эзэгтэй байгаа. Миний ядуу зураач аавыг тэр ашиглаж маш их хэмжээний өрөнд оруулан хамгийн сүүлд нь 8 насыг авсан. Энэ луврыг илрүүлэх гэж маш их хичээсэн боловч дорвтой ахиц гараагүй. Би тэр хүнийг ямар аимшигтай хүн бэ гэдгийг мэддэг учраас зориуд энэ ажилд орон түүнтэй маш олон жил хамт байж түүний хийдэг ажил бол шинэ гарсан зураач нарын зургуудыг зориудаар үнийн хөөсрүүлээд дараа нь даатгуулна. Түүнийхээ дараа тэр зургнуудаа хуулбарлаад жинхэнэ зургнуудаа өөрөө нуучхна. Түүний өрөөнд нэг нууц өрөө байдаг. Гэхдээ би тийшээ нь хизээж орж үзээгүй. Харин хуулбар зургнуудаа ямар нэгэн аргаар далд оруулсныхаа дараа даатгалын мөнгө авдаг гэж би бодож байна гин. Хан Сологийн хамт ажилтныг дуслах эмэгтэй нь Уусаг мөрдөгчийн талаарх мэдээллийг босс эзэгтэй дээр аваад ирчихсэн. Хан Соло болон Уусаг мөрдөгч хоёр сүүлийн үед хэтэрхий ойрхон байгаа. Би биендээгээ маш дотн байгааг нь харин босс эзэгтэй чи цаашдаа энэ хоёрын талаарх мэдээллийг илүү их надад мэдээлж байг гин. Уусаг мөрдөгч Биг Жумбом захирлын хуучин нарийн бичгтээ уулзах ба тийм ээ тэр сэрээс ирээд нэлээд сонирн болчихсон. Манай компани AI бүр түүнийг танихгүй. Нүднийх нь бүрхөвчийн хүртэл танихгүй байсан. Тэр яг өөр хүн шиг болчихсон байсан гин.
Хан Соло дээр зураач залуу ирээд яагаад зөөлөн үед үүсэг мөрдөгчтэй хэтэрхий дотн байгааг нь асуухад тэрээр хамт явъя гин. Тэгээд хамт явж байх үед үүсэг мөрдөгч надад тусалж байгаа. Миний найз залуучуудын өгөж байгаа нь зүгээр нэг тохиолдол биш. Энэ нэг л сэжигтээ би анханасаа тэгж бодож ирсэн. Харин үүсэг мөрдөгч надад тусалсан гэд тэр хоёр нэг газар очих ба. Биг Чуммам захирлын багийнхан найзтай уулзна. Тэрээр тиймээ тэр сэрээс ирээд үнэхээр сонирн болчихсон. Намайг бүр танихгүй байсан гэд боддоо. Эсвэл тийм дүр эсгсэн юм уу? Мөнгөтэй болоод хамраас өгсөн ч байж магадгүй гин. Сайн дурын алах үүсэг мөрдөгч рүү залгаад Биг Чуммам болон Ээ Сухуу хоёр тэр өдөр хоёулаа хамт бэртчихсэн. Нүүрэн дээрээ бэртэл авсан. Тиймээс солигдсон байж магадгүй гин. Хан Сологийн дуудлага худалдааны өмнөх хүлээн авалт болно. Түүн дээр нь Биг Чуммам захирал ирчихсэн. Үүсэг мөрдөгч хүртэл ирээд түүнтэй мэд мэдэд байж байна. Энэ үед нь Хан Соло Биг Чуммам захирлаар ирээд "Захирлаа та ирчихсэн юм уу? Маш их баярлалаа. Энэ бүхэн таны аж. Та биднэрт зураг хариуцуулж өгсөнд үнэхээр их баярлалаа" гэд тэд хамтдаа оргилуун дарс тулгацгаана. Биг Чуммам захирал юу ч бодлогүй уугаад харин Хан Соло уучлаарай. Би ажил дээрээ байгаа учраас гэж байх үед Биг Чуммам захирлын биеийн муудна таталт өгнө. Энэ үед бүх хүмүүс санаралдан "Үүсэг мөрдөгч амьсгалын замын багтраа байна. Тарилга байх ёстой" гэд түүний тарилгыг өөртөө тарихад Биг Чуммам захирал ашгүй амьсгалж эхэлнэ. Тэр үүмэн дундаас инхийн нэлээд сэжигтэй байдалтай тэр дундаас гарна. Үзэгдэл солигдож үүсэг мөрдөгч "Батны найдвартай юм авчлаа. Яг одоо шинжилгээний газар руу явцгаая" гэд хөдлөнө. Хан Соло нүүр бодолтын өрөөнд нэлээд сандарчсан айчсан байдалтай зогсож байна. Инхий гүйцэтгэх захиралтай нууц газар уулзах ба "Та энийг хартаа хүмүүсүүдийн бужигнаан донд би Хан Сологийн ширээн дээр байсан зүйлийг авчихлаа. Бооз эзэгтэйг мөрдөж байсан бололтой" гэхэд гүйцэтгэх захирал "Тийм ээ, энэ л хэрэгтэй байсан л" гин. Биг Чуммам захирал одоо л нэг өөрийнхөө шокноос гарсан бололтой. Хан Соло түүний биеийг асуун очиход "Чамд үзүүлэх зүйл байна" гэд тэд хамтдаа хөдөлцгөөнө. Машинаар нилээн явж байгаад ой дуунд байх нилээн гой байшин руу орж ирнэ. Хан Соло гарч ирсэн хамгийн анхны найз залуу болох Ээ Сухуугийнх нь ярьж байсан мөрөөдлийн байшин байдаг. Ой дуунд маш гоё байшин байрх болно. Гэрлөөгөө орох үед яг зам дагуу хус моднууд байна. Харин гадаа модон жижигхэн савлууртай хүүхдүүдтэйгээ чи тэнд тоглол илүү гоё гих мэтчлэн ярьж байсан. Харин Хан Соло тэр байшин дотор орж ирээд өөрийгөө хинтээ хамт байгаа гэдгийг мэдсэн бололтой Биг Чуммам захирлыг Ээ Сухуу гэж дуудана. Шинжилгээний хариу гарч Ээ Сухуу болон Биг Чуммам захирал хоёр нэг хүн байна гэдгийг батлана. Биг Чуммам захирал өөрийгөө Ээ Сухуу гэж дуудуулснаас болоод "Одоо л чи намайг таних байна уу? Би чамтай хамт байх гэж энэ бүхнийг туулсан. Би чамд маш их хайртай байсан. Үнэхээр их хайртай. Тэгэхэд чи намайг зүгээр л хөсөр хайсан. Чи баян хүнтэй уулзгаад зочид буудал явсан. Харин би чиний хойноос дагсан боловч чи утсаа аваагүй. Тэр үед үнэхээр чи тийм их мөнгөнд дуртай байсан юм уу? Би чамд маш их хайртай байсан. Чамайг тэр хөгшөө өвгөнтэй хамт зочид буудалд орж байгааг чинь хараад би үнэхээр их уурлаж гомдоод тэгээд шууд сэр явчихсан. Үхмээр байсан. Үхмээр санагдаж байсан. Гэхдээ би үхээгүй. Харин надад хоёр дахь боломж олцсон. Хоёр дахь боломж олдоход би маш их мөнгөтэй баян царайлаг залуу болж гарч ирсэн. Тэр үед чи өөрөө л над дээр гүйж ирсэн. Мөнгө гэдэг үнэхээр хүчтэй юм бэлээ. Би чамаас эхэндээ өшөө авъя гэж ботсон. Дараа нь тэгээд чамтай ойрцсон боловч би чамд дахиад ухаангүй дууралцсан. Үнэхээр их дууралцсан. Би одоо мөнгөтэй царайлаг надад бүх зүйл байна. Чи надтай суучих. Хоёулаа хамт бай. Би чамд маш их хайртай. Хоёулаа хүүхэдтэй болоод хамт амьдрья гэн. Нөгөө талд үүсэг мөрдөгч Биг Чуммам захирлын гэрт нь ирсэн боловч хинж байхгүй. Эмэгтэй мөрдөгч рүү залгаад яг одоо тэр хоёрыг ол Хан Соло аюулд орчихлоо гэхэд эмэгтэй мөрдөгч чадахгүй гин. Харин үүсэг мөрдөгч тэгвэл ирээд намайг байрвчил гэд шууд Биг Чуммам захирлын гэр рүү орж ирэн нэгэн өрөөлөө ороход нөгөө өрөөн дээр нь Хан Солотой холбоотой бүх ил хүмүүсүүдийг нэг нэгээр нь биччихсэн бүр бүхэл бүтэн судалгааны баг бүрдүүлэхээр хэмжээний материалууд байдаг. Биг Чуммам захирлын гэртэн цагдаа болон мөрдөгчнөр ирчихсэн түүний цуглуулсан материалуудыг хараад жинхэнэ солиотой гар гэдгийг ойлгон Хан Соло болон Биг Чуммам хоёрыг эрен сурвалжилж эхэлнэ. Энэ үед нь Хан Соло Биг Чуммамаас өөрийгөө хамгаалахад галын төмөр барьчихсан надаас хол байг гин. Харин Биг Чуммам "Чи намайг нэг удаа алцсан. Одоо хоёр дахь ал. Би чамгүйгээр бол өөх гээд байна. Би чамд үнэхээр их хайртай" гэл яг мэдрэл муутай сезонтой хүн шиг дайрж байхад нь гэрэл нь унтарчихдаг. Харин цагдаа нар тэр байшингийн гадаа ирэх ба бүгдээрээ тэр хоёрыг хайж эхэлнэ. Үүсэг мөрдөгч Хан Соло санаа зовон хайна. Шалан дээр цус тусалчихсан байх ба эмэгтэй мөрдөгч цусны мөрөөр явсаар байгаад цэцэрлэгт Биг Чуммам захирал болон Хан Соло хоёрыг олно.
Хан Соло босч ирээд эргээд харахад нүүр ам болон гар нь тэр чигтээ хувцас хундран цус болчихсон байдаг. Харин Мэг Жумом захирал яг цээжин дээрээ нөгөө галын төмнийг зоолгуулчихсан газар хэвтэж байна. Хан Соло юу ч хэлж чадахгүй нүдэндээ нулимстай жичирчгсэн зогсно. Яг энэ үед нь үүсэг мөрдөж гүйж ирэн тэрхүү нөхцөл байдлыг харан гайхан зогсож байгаагаар манай киноны парт 4 маань дуусаж байгаа юм. Та бүхэнд маань кино маань таалагдсан бол лайк болон сабскрайба дараад мөг лунаа сувгатайгаа хамтран ажиллахыг хүсэж байгаа. Хувь хүн болон байгууллага байвал манай сувгийн Instagram хаяг болон имэйл рүү юм бичээрэй. Ингээд дараагийн парт хүртэл түр баяртай.